Ер нь бол бүс нутгийг чөлөөлөө дахин төлөвт хийгээд цэгцлээд хөгжид бол иргэдийн 15-аас 20% нь бол ер нь эсэргүүцэж идэг. 70% дэмжлэгээ авчихад чөлөөлөө тэгээд олон нийтийн эрх ашиг үргэлж цөөхөн хүнийхээ эрх ашигыг давж олон нийтийн төлөө ингэж явж иж зоригтой шийдэл гарч иж цаашаа явах хэвээр явдаг ийм дэлхийн жишг байдаг. Солонгос ч бас энийг бол туулаад гарч ирсэн түүхтэй мэлээ. Бидний хамгийн сайн мэдих Gangnam Style гэдэг дундаар гардаг Gangnam дүүрэг чи өөрөө 1950 оноос өмнөх жилүүдэд хам өрнөөс урагшаа Сөүлийнхэн гардаг байхад тариачдын бүс нутаг тариа тарьдаг, хам өрн ч өөрөө үерэлдэг ийм бүс нутаг байж байгаа. Хам өрөндөө өөрөө гүр тавьж Сөүл хотыг хөгжүүлээд Солонгосын бүх эдийн засгийн 10% чинь тэр Gangnam дүүргийн газар нутаг дээр нэмэн өртгөн бүрдээд байгаа энэ том сүүлийн үеийн эдийн засаг болсон дүүргийг хөгжүүлэхэд тариачдаас тэр газрыг авах хүний эрхийн асуудлууд маш их яригддаг. Өнөөдрийн Улаанбаатар хотын хийгээд байгаа асуудлууд бол дэлхийн энэ бүх том хотуудын туршлагаа судалж хүндээ ээлтэй, иргэддээ ээлтэй, хүртээмжтэй энэ хотыг л хийхин төлөө зорж ажиллаж байгаа.